За энэ дээр Монгол улсын бүртгэлийн лавлгаа байж байна. За өөрийн нэр дээр Аккорк Сүмбэ гэж бичсэн байна. Та бүхэн харж байгаа хаа. За үнэхээр нэг аккорд нэг ишинтэл одоо 12,000 шиг хэд нарийн хэд жижигхэн микропластик буюу хонцор байж байгаа. Тэгээ тэрийг чинь өөрөө задлахад л ингэж яаж байгаа. Одоо хөөрөөд хөнгөн агасгаад ингэж бидний уушгинд ороод ингэж тархимарх мэдэл одоо хүүхдүүд ялангуяа бүрх орж байгаа гэсэн. Тэгэхээр 24,000 төгрөгөөр нэг хил махыг тэр хүн зарж болно гэж байгаа. А би нөгөө нэг бус газар шиг нэг үхэр зарвал 50,000 ч юм уу тэхгүй. За. Би ямар ч түрээс авахгүй. За зүгээр л тэр хүн манай дээр ирэл энэ хавийн нэг ард түмэнд нэг жоохон буян болоод байгаа л та. 24,000-аараа тий. Тэгэл ингээл нэгээ дэмжсэнд гоё юм хийж. Хин болох юм уу гэж. Үгүй та ярьж харин худалдаа авалт хийгээрэй л гэж байгаа. Мэдээж шүү дээ. Тэр За сайн байцгаана уу? Мистер Балкон пэйжээс одоо өнөөдрийн нэг дугаар их онцлогтой дугаар болж байна. Би та бүхэнд одоо Сүмбэ гэдэг хүнийг танилцуулах гэж байна. За миний мэдх бол Сүмбэ. За таны бүтэн алдар одоо юм бэ? Бүтэн алдар Аккорк Сүмбэ болсон байна. Энд чинь гэхдээ яг уу иргэний өмнөхнийх нэрийг ихлэ асууж байгаа шүү. Алдар нэр гэдэг утгаараа тий. Цааш одоо солигдчихлээ байгаа л да. Бүрүү тий. Бүрүү солигдчихж байгаа шүү дээ. Төрсний эсрэг гарна гэсэн дагаал бүх юмаа солигдвол ингээл нэг хүүхдийнхаа юу овгийг бас солих болчихдог. Гүгөө үнэ яриад байна энэ тоглоом биш шүү дээ. Тоглоом биш. Хүмүүс ажил үүсгэж их төвхтэй байна. Олон нийтэд харагдан танигдана гэдэг чинь хэцүү юм байна. Тэгээд ер нь хүнд ойлгомжтой утгаар ерөөсөө Аккоркийг би одоо эзэн юмаа мэд иргэн усаа ашигна гэдэг шиг одоо эзэнгүү болохоор тэгэл ерөөсөө тараал одоо эрэггүй ус чи ерөөсөө хаасаагүй үер ус болж аюул болдогтой адилхан л тэгээд идэх юм байна. Тэгээд нэг Сүмбэ гэдэг хүн ямар ч энэ Аккорк Сүмбэ бол ерөөсөө хүн хөтлөл одоо юу хариуцах юм байна. Тангны шиг хариуцнаа л гэсэн Аккоркийг. За одоо миний мэдхийн шүү үзэгчтэй. Хамгийн анх одоо сайныг дагуул сарны гэрэл гэсэн пэйж хуудастай тийм хүн байсан. Тэгээд тодорхой хэмжээнд бас нэг ганц нэг нөгөө хөвсгөлийн нөгөө наба гэдэг те залуу малуутай контент хийгээ. Тэгээд тэнд нэг миний мэдих зүйл гэхээр нөгөө савн дотор гэлгуурууд чихээд тэгээд ингээд задгаа зүйлийг ингээд бас гэр орондоо ингээд оврыг багасгах юм байна гэдэг. Тэгээд хог хаятлаа хаяхтаа ер нь ингээд те овр хэмжээг нь багасгах энэ тал дээрх ганц нэг контент чинь тухайн үед үзчихсэн. Одоо бас 2 жил өмнө шүү. Тэгэл их за энэ зөв бодолтой явж байгаа хүн байна да гэд. Тэгээд ичнээ одоо Facebook-ийн найзууд явж байгаад өнөөдөр одоо яг ингээд нүүр тулж уулзаж ярилцлага хийж байгаа маа. Би бол тэр үед бол яг Facebook-ийн пэйж одоо те нэр гэж бодож ирсэн. Тэгээд Сүмбэж бас нөгөө нэг тодорхой хэмжээнд одоо анхаарал татах гэж байгаа юм болов уу гэж зоригтой болов уу гэж бодсон. Тэгсэн чинь үгүй юм байна. Та одоо сая хэлж штэ. Иргэний өмнөхнийхээ нэрийг одоо бүр Аккорк Сүмбэ гэдэг нэртэй болчихж байгаа юм тий. Аккорк гэж одоо тамхины шиг яриад байна зүг үү? Тэг Монголын Аккорк гэж яриад сурцсан да. За яагаад ийм нэршилтэй болчихоо? Гэхдээ одоо тэгээд тэр эзэн гэж тэрийг яаж нэг юм сэр хүн байна гэж давж яа гэсэн. Чадлахаа миний чадал одоо тэр янз янзын болсрол юу мэдлийг энэ төр байхгүй. Гэтэ хуруу тамхины шир юу ямар бүтээгдэхүүн хийж болох уу, юу хийж болох уу, тэгээд яаж цуглуулж болох уу гэдэг талаас бас нэлээд ажилласан. Тэр дээр бол бардам байна. Одоо нас хэдтэй? Нас одоо 50 хагч байгаа. Аль аймаг юм та? Хинтээ аймаг. Улаанбаатар хотод орж ирээд одоо ихнэ жил болж байгаа. Олон жил болж байгаа. Тий. Бараг 5 настад орж ирсэн байна. Энээс өмнө бол одоо сошиал хандлт гэдэг зүйл байхгүй байлаа шүү дээ. За одоо бас нийгэм зүйлүүд дээрэл үзүүлэх гэсэн чиг хандлагыг харуулах гэж байна гэж би таныг ойлгож байна шүү. Тэгэхээр тэрнээс өмнө юу хийдэг байсан та? Зүгээр цайны газар ажилладаг байсан. За. Цайны газар ажиллахад яг бас нэг хүндрэлтэй юм манай дээр чинь янз янзын цахилгаан, сантехник, хэмжлэн янз янзын юмны хэрэг болдог. Тэгээд за нөгөө шар дуусан шарын зөвчтэй гэдэг шиг тэгээд бүх юмргоо л ордог цахилгаан хийж сурж, сан хийж сурж байгаа. Тэгэл тийшээжиг барилгын бүхэл заслаас суралцсан. Амжилт тулгаад ирж байгаа юм чи. Тэгээд төрөөс нь өсөөл идэх, хийгээл идэх. Тэгэл ямарсан юмуд болсон байсан. Тэгэл амьдралын шаардлагаар янз янзын юмуд болоо. Тэгээд ер нь нэг харсан чинь бид нар ч одоо маш их хэрэгэлдэг болсон юм. Маш их хайдаг болсон юм. Тэгээд хайсан юмуд нь яадаг юм бол гээд жоо сонирхол гэдэг юм яг хоо нэг ихтэй цогт өгсөөгөө тэрний нэг юу гадаг шиг. Одоо саваагууч гэмээр юм уу сониуч юм да. Сониуч зангараад нэг үдсэн чинь бүгд одоо ажилтаа 90% нь одоо энэний чинь 90% нь ажилтаа авах чинь. Тэгэл энийг одоо 10% нь өвдөрөхөд хаягдлыг хайчаад байсан юм уу те? Тий. За. Тэнгүүт энэ дээр нь жоохон өөрчлөлт оруулчих гэж бодсон. Хаягдл нь багасах юм байна. Тэгээд бас 5 цаасандаа бид нар бас амьдрал ахуйда хэрэгтэй хүнсэндээ зарцуулбал
гэж л бодсон л доо. Тэгээд гэхдээ энэ чинь нийтэд хийх бол хийх хэцүү юм байна. Та бас ингэж намаас сурвалжаа авч байгаа баярлалаа. За та ерөнхийдөө бол одоо нэр усаа бүр ингэж сольж байгаа маань энэ дээр одоо за гэр бүлтэй л байлгүй те. Гэр бүлтэй. Одоо гэр хэдэн хүүхэдтэй? Одоо нэг талх хүүхдтэй л байна. За. Гэр бүлийнхэн хүн одоо таныг ер нь яг энэ тал дээр хэр их дэмжлэг үзүүлдэг вэ? Гэхдээ бас ойлгож байгаа юм шиг. Ойлгож байгаа нь надад бол хангалттай. За энэ ямар нэгэн одоо бизнес ч юм уу те одоо ашигын төлөө юу эсвэл ямар нэгэн байдлаар сайн дурын ажил юм уу? Гэхдээ одоо сайн дур гэж хэлэх жоохот ямар бурхан биш. Зүгээр юу яагаад ноу хау гэдэг одоо чинь одоо уцаа хүмүүс ухахад л төрөл бүрийн юм хийл гэх юм бол гараа хөдлөх юм бол боломжууд байгаа. Тэгээд дээрэс нь багжуудаа аваад нэг жижигхэн аргачлаараа ингээд яваад олноороо хийх юм бол надад яах вэ тэр баг нөгөө тээврийн зардлаас нэг юм урдлын тэр одоо юмаа зарж байгаа хүн одоо шиг энийг зарж байгаа хүн надад нэг жоох унаагаад гэхэд надад бол дунд нь бол нэг хүний амбил бол асуудал байх гэсэн л. Дундаасаа бол олноороо авчих юм бол болно л гэсэн үг. За бөөний үнээр нь. Одоо энэ дэр байгаа зүйлүүдээ хоёлоо тайлбарлаж авчихдаг. Ямар учиртай зүйл авчихсан байна? За энийг бол түрүү хэлсэн те 90% нь бол ажилттай байдаг. Наач уул нь бол одоо утасны сэргэлэгч юм шүү дээ тий. Гэтэ утсан тасарсан байна. Гол нь. Тийм. Тэр утсал угаасаа муу байдаг юм бэл. Тэрийг таслаад тэгээд ийм гаргалгаа гаргаад энэ өөрөө угаасаа 100 төгрөг. Энэ гаргалгаан дээр тог хэрэгтэй юу? Тог авчих уу? тийм тог хэрэгтэй гэж байна. Уртсагч тий. Одоо гэр насаад ажиллаж байгаа гэсэн үг шүү Тийм дээ. ажиллаж гэсэн. Одоо тэгээд ийшээ утсыг цэнгэлж байгаа болохоор яаж энэ дууг нь хаацсан болохоор яаж дуу гарахгүй өнгө нь улаан болж байна. Салгалаа ногоо залгалаа улаан. Авд энэ хамгийн эвдэрлэггүй юм бэл. Энэ өөрөө их хамтгаа. Энэ өөрөө ингээ бас 100 төгрөг байхгүй. 100 төгрөг зарагддаг юм уу? Одоо манахаас зарж байгаа 100 төгрөг. За. Тийм. Тэгээс ингээд толгоонууд нь өөрсдөө 100 төгрөг. 100 төгрөгөөр хүн одоо 100000 юм хийгээд их мөртлөө настай юм байх боломжтой тийм. За энэ бүтээгдэхүүн болохоор ямар учиртай? Одоо гагнуурын юу шүү дээ? Хүүтэн гагнур гэж ярьдаг тий. Өө тийм хүүтэн гагнур. Энэ тэгээ маш хурдан халан, маш хурдан хөрнө. Эндээ ингээд тохируулахтай. Тэгээ дээрэс нь юу бэлгэлэх гэж нэхэр энэ хонгог бэлгэлж байгаа. Энэ хонгоогоор яах юм бэ? Урдлын толгойг нь авч жагаад энийг хийж жагаад одоо энэ дуурын хүссэн юмнууд ингээд цоох боломжтой болчих. Энийг одоо шинэ ямар нэгэн өрөө мөнтөр хэрэглэхгүйгээр ингээд халаагаад цоолоод авчин. Энийг цоолох ямар хүүхдийн одоо ялангуяа машин тийм. Ямар нэгэн үнэ мөнөр гарахгүйгээр ингээд цоолоод хог хагдлж нэг үүрц гарахгүйгээр цоолох. Ийм даваа талтай. За та ер нь бол за эндээс нэг ийм ойлголт төрж байна. За цэнэглэгчийг нөгөө утсанд одоо тий асуудалтай байдаг, залгуурт асуудалтай байдаг. Энэ асуудлыг нь ийм аналог руу тий аналог гэх үү нэг одоо аналог уу аудио тий энэ оролт руу шилжүүлчих юм бол бат бөхөр найдвартай болно тий. Тэгээ дахин бас өөрсдөө ашиглаад авах боломжтой юм шүү гэж л харуулсан байна тий. Тэгээд өөрт чинь одоо энэ зүйл байгаа юм байна. Энийг нь тантай холбогдоод худалдаж авч болох юм байна. Дээрээс нь бас энэ ер нь гадуур устгахтай зарагддаг шүү дээ тий. Зарагддаг. Барилгын материалуудаар. Тэгээ манайхаас хямдалтай. Танах ямар үнэтэй энэ одоо? Энэ одоо 15000 эхний 100 хонд нөгөө дараагийн 100-аас өнгөрсөн нь бол 20000. Энээс гол дагуулж өгөх гэдэг. Энээс авах шүү. 10 ийм гаргаад авчин. Зүгээр авсан дараадаа нэг өртгөө нөхөж болдог юм гэвэл зөвхөн энэ юм. Тэгээд энээс бас метрийг нэмж өгөх гэдэг. Энэ болохоор метрээр аваад боломж бараг байхгүй хаа. Энэ өөрөө шанартай наадад цайтай юу юм бэ? Гаргаараа тоглох. Эндээс метрийг аваад энээс 10-ыг аваад ингээд явчихаар хүн бол орлогоо олоод шууд нэмэх яагаад юу гэлээ. Цэвэр ашиг олох боломжтойгоор. За тэгээд янз бүрийн цахилгаан жижиг сажиг зүйлүүдээ одоо өөртөө засаж сэлбэдэг ийм тий арвч хямгч одоо байгаасаа л гэдэг. Таны мессеж юм байна тий. За тийм мессеж байгаа юм шүү. Энэ юу юм болоо? Наач нэг юу? Цахилгаан борохоо. Энэ цахилгаан борохоо дээр одоо шинэ нэг юуны зал юу хийгээл энэ одоо шинэ 5 сая вольт гэж байгаа. 5000 к вольт гэж 5 сая юм. За. Энэ бол өдөржингөө ингээл асаагаад байна. Асуулах юм. Гэлгийн асааж байгаа юм. Яг манай одоо энэ бол ингээд батарейг бол ажиллахгүй шүү дээ тий. Батарейг бол ажиллахгүй. Дотор нь юу батарей ногт байхгүй. Тэр сахлын машин ажиллах. Энэ гэрэл ихчний энийг ингээл дангаар нь холбогдсон байна. Тэгэл энэ нэг юм батарейтай багт хүн ер нь сахлаач аваад одоо гэрлээч асаагаад ерөөсөө хэрэглээнийхээ бүх зүйлүүдийг юм аналог гаргаатай болгочих гэдэг юм байна шүү дээ. Сохтуудаа залгасан чи яахчгүй олон жил хэрэгж байна. Энэ гэж одоо 10 жил хэрэгж байгаа. За. Ийм боломж байгаа. Тэгээд ийм жижиг юм. Тэгэхээр ийм гар утасны батарейг яах юм?
бас ийм гаргалгаатай болгочихвол гэж байгаа юм шүү те. Гаргалгаатай болж огт батарейгүйгээр ингэж хэрэглэх үүсэж байгаа. Тийм болно бас. Гэртээ байгаа нь бүгдийг батарейгүйгээр хэрэглэнэ. Сургалт одоо ямар нэгэн төлбөр мөнгөтэй зохион байгуулсан юм эсвэл үн төлбөр зохион байгуулсан. Сүүлийн үед бол төлбөртэй болж байгаа тий. За. Тий. Энэ болохоор хаана? Наачаад янз аймагуд Дортой аймаг чинь те хинтэй аймаг Сүхбаатар за энэ баруун аймагуд байна. За ийм зүйл хийж байсан хүн юм байна тийм үү. За сүүлийн үед одоо нэрэж хүртсэлээд Аккур гэсэн бай гэдэг одоо болсон байна шүү дээ. Яагаад одоо Аккуртай ингээд онцгой хурц одоо тэмцээд нэр усаа хүртэл солих болж байгаа. За тийм өөрөө бас урд нь бич тамхи татдаг байсан. Тэгээ Аккурыг бол хайдаг л байла. Тэр үед мэддгүй юм байна. Тэгээд хүн юм мэдэх чи бас их дараатай ч юм уу. Имиж юм уу гэмээр хаяас бодогдож байгаа. Үнэхээр нэг Аккур нэг ишэнд л одоо 12,000 шиг хэд нарийн хэд жижигхэн микропластик буюу хонцор байж байгаа. Тэгээ тэрийг чинь өөрөө задлахад л ингээд яаж байгаа. Одоо хөөрөөд хөнгөн агасгаад ингээд бидний уушгинд ороод ингээд тархимарх мэдэл одоо хүүхдүүд ялангуяа бүрх орж байгаа гэсэн. Тийм учраас тэрийг л одоо нэг саунд нь хийлгэж болчих юм бол уул нь өөрөө нөгөө хонцор нь өөрөө тамхины иш нь өөрөө сайн материал. Яг хөө Францд бол ийм хөдөн гүрч мөрч энтгэхт болохоор ийм дэр мэр янз янз хүүхчин чихмэл тоглоом мэтрийг маш гоё сэвсгэр юм болдог. Угааж байгаа. Одоо болохоор цуглуулах юм бол манайх бол гэрийн модон шал хийхэд байгаа. Одоо ундааны савар хийсэн хонцор чинь бас ийм уян байд юм. Юу хийчих юм бол тамхины шийчих юм бол хамаагүй хаттай болж байгаа. Утаслаг болчих юм байна тийм үү? Би тэгж бодоод байна. Ганлаг гэх юм уу, болцог гэх юм ийм туйлзаад авахгүй болно гэсэн. Тэгэхээр цөөхөн дайтай тийм юу хийх боломжтой. Гэрийн шалны одоо дайг нь гэсэн юм да. Гол төмөр нь араа тэгж цуглуулна гэдэг чинь бас. Үгүй дээр яхад лав энэ юуных Эрдэнэ үйлдвэр лав манайх бол хэдэн сав бол хэдэн сав гаргаж чадсан шүү. Тэгээд үйлдвэр юу чинь бас нэг төмөр зам гэдэг чинь захиргааталтай жоохон засаг замбраатай газар чинь бол яг энэ шиг хийгээл тэгчихэд бүгд хийждэг юм байна. Тэгээд станцууд бол тийм гарах боломжтой. Тэгээд цаашаа чинь дэлгэрэл явна гэсэн хүлээлт байна. Тэгээ гуйна одоо ард иргэдээс л гуй шүү дээ. Одоо над би одоо нэрээ ингэсэн намайг одоо ойлгооч гээд. Тэгээд та одоо ганцаараа шахвал тэгвэл одоо бүр нэр усаа солиод ингээд тийм. Үгүй ганцаараа биш ээ. Сая нэг бичлэг хийсэн та харсан баг. Тэрэн дээр чинь дэмжиж байгаа усууд бас баггүй шүү дээ. 50-60 хүн гараад ирлээ. Тэгээд би бүр маш баяртай байгаа тийм. Гэхдээ ажил хэрэг болгоод ингээд тантай адилхан нэр усаа солих хүртэл хэмжээний тийм хайртай хүмүүстэй байх болох. Аккуркын яа чи бусдын бол манайхан чадахгүй. Хамгийн хэцүү үг нь л одоо би өөр нэг мэдээлж чадлынхаа хэмжээнд л гэх юм уу. Одоо чадлагын хэмжээнд л аккурктай л би өөр аккуркыг өөрөө түүдэг шүү тийм. Тэгээс хүн түлгээл нэг шагнал өгөө тийм томорж байгаа асуудал үнэхээр байхгүй. Би өөрөө түүдэг. Юм түүх гэдэг чи өөрөө их гоё хобби юм. Хобби чи хийж болно тийм дон юм бэлээ. Одоо энд нэг очиход тэнд нэг харагдана. Тэрийг оллоо яг авч явах нөхцөл ингээд нүд дараагийнхаа хайж идэг. Тэнд дахиад байна. Тэнд дахиад байна. Авах болгонд дотор ингээд тэр гоё ялалтын мэдрэмж бас төрдөг. Тэгээд юу стресс энэ гэсэн юм баахгүй. Би автобусны буудлыг түүж яхад нөгөө автобусаа хааж ирж гин үү ярьж гин нөгөө яарч гин мааш тийм баахгүй. Ингээд түгээл тэгээд дүүрж ин бас гоё байл гэд энэ бас стресс тайлах маш гоё юм байлаа. Манай энэ Төв аймгийн нэг юм бидгийг тэгээд модны доор их байдаг юм байна. Тэг модны доор аккуркыг түүж яхад маш их хазцаалыг мэдэрч ийлээ гэж бас нэг надруу мессеж юугаар бичижсэн юм. Зөв. Тэгэхээр модыг бас цэвэрлж яхад бас модон ч гэсэн нөлөөлдөг юм уу тэр сэтгэл санаагаараа өөрийгөө тийм хазцаалын дэстэр даавар юугаа ялруулж бас тийм байлээ тийм. За ер нь бол энийг чөлөө цагаараа хийдэг юм уу? Эсвэл бол одоо бүр өдөр тутам хийгээд ингээд явдаг. Одоо нэрээ юм болсоос хойш одоо тэгэл өдөр тутам ялангуяа эмнэлгийн орчин ялангуяа эхнийхээс хүүхдийн эмнэлгийн орчин зорж очиж цэвэрлээл ингээл одоо би өөрөө нэр авчаад одоо л хөдлөхгүй бол одоо өстой ойлгомжгүй утгагүй юм болно л гэж бодож байгаа. Та тэгэд яг үнэхээр одоо улсын бүртгэл дээр очиод бүр нэрийг яг аккур гэсэн болгоцсон. Яг болгосон. Би дууд юун дээр харуулсан. За энэ дээр Монгол улсын бүртгэлийн давалгаа байж байна. За ингээд энэ бол жинхэнэ одоо үнэт цаасан дээр хэвлэгдсэн үнэн бодит зүйл юм. За ингээд сайн харах юм бол одоо овог нэр тэгээд эцэг эхийн нэр өөрийн нэр гэж байгаа. За өөрийн нэр дээр аккур гэсэн бэ гэж бичсэн байна. Та бүхэн харж байгаа хаа. За энэ аккур гэсэн бэ гэдэг нэртэй болоод энэ ч нэгтэй сая та хэллээ шүү дээ.
хүн нэрээ нэг удаа сольж болдог юм уу те? Өөрөө хүсэл гаргаад. Тийм. Тэгээ ахиж бол солих хэрэг байхгүй. Баггүй. Тэгэхээр одоо та энийг бол насан туршдаа ингээд Тийм. солих хэрэг байхгүй болчих юм тийм үү? Гомö зориг Гэхдээ одоо ийм зориг байна. ийм байна гэдэг тийм ийм байгаа. Ийм байж л яах вэ? Тэгээ одоо та нараас гоё шүү дээ одоо тэгэл. Бүлтцэл байн чимэг л одоо харагддаг юм одоо яа тэгээ одоо мэдэхгүй одоо тэгээд арга чаргаа туслаарай л гэж. Юунд туслаарай гэж байна за. Энэ үүсэд гэх юм уу? Ааха. Тамхи яавал гос тэр сав бол одоо ундааны сав бол одоо хаасаагүй хайж байгаа тийм. Тэрэндээ л хуураа гарна. Юуг нь үнсийг унгаачаад тэгэл хийгээд байгаа бол. Үнсийг унгаахтай мэдээж галын айлгүй байдлаа ядаж одоо гიშгээд таачлаа бол. Тийм зөвлөлөд байгаасаа л гэдэг. Их онцгой сонин үзэл бодолтойг юм аа. Нэрээ хүртэл ингээ аквар гэсэн бай гэдэг нэртэй болгочихно гэдэг. Миний бол ой танд бол одоо буухгүй юм. Одоо манай пэйж чинь нэр чинь болохоор мистер балкон шүү дээ. Тэгээд би бол одоо хүмүүс наав балкон гэдгээр нь мэднэ. За зарим нэг улсууд нь одоо тий боги гэдгээр нь мэднэ. Би бас нэг контентууд дээр боги байна гэд яриа явьжсэн. Гэхдээ одоо би иргэний үнэлэх одоо төрсний гэрчлэгээ одоо та аквар гэсэн бай гэдэг шиг би балкон боги гэтлээ одоо арай өөрчлөөгүй л байна л да. За яг балкон аквар хоёрын чинь хооронд бас ойлголтын зүрх байна шүү дээ. Тийм нэг нь доромж тийм байгаа. Тэгэхээр та энэ бүр та үр хөвгтдээ жишээ нь юу гэж бодсон бай. Таны хүүхэд үр дүн гарч ивэл одоо болж байна. Яг надад би хүмүүс шаардлага тавиад бити ядаж явж татаач нэг газар зогсоод татаач гэдэг асуудал маш их явсан. Тэн дээр 100-аад хүн бол өө уучлаарай гэдэг. Одоо би заримруу машин буцаагаад хийждэг жишээ нь бас нэг жоохон тийм одоо хурц маягийн ч гэсэн илэлүүд байсан л да. Гэхдээ хүмүүс бол ихэнх нь хүлээж авч ирсэн. Тэгээд сүүлд нэг одоо надаас нэг ах 50 50 60 ах ч юм уу. Тэр ах бол уурлаад тэгээд хаа. За ерөөсөл одоо энд ингээд одоо акварк сүмбэн явж байна. Акварк сүмбэн явж байгаа ч акваркаа талаар одоо шаардлага тавьж ирсэн болно шүү дээ. Акваркаа ингэдэг шүү, тэгдэг шүү гэдэг юм бас нэг хичээгээд яриад байна. Тэгэхээр шаардлага тавих гад нэг тийм ирэх авах гад яваад байгаа байхгүй. Тэгэхгүй бол намайг чи надад заадаг хинбэ яасан хийсэн гэдэг байгаа байхгүй. Одоо үнэхээр би үнэхээр өстэй чин сэтгэлээр зүүдэлтэйгээ акваркаа одоо тэгэл акваркаа одоо акваркгүй сайхан бэлчээр байгаасаа гол усмаа сайхан цэвэрхэн байгаасаа тэгээд бас сайхан бүрлэлчүүд бас тэр чинь сайхан материал болохоор бас тэр дараа нэг гэрийн шал хийх гэдэг. Яг нь гэрийн шал гэж нэг туршлагаас илүүтэй би таны бүр нэг үзэл бодлын хувьд дээр за яг яад ингэж байгаа. Бүр үнэхээр одоо энэ та ирээдүйн хүүхэд гарч ирээд ч юм уу эсвэл нэг юм зориг бий болов уу? Яагаад ингэж вэ? Энэ бол одоо нийт одоо Улаанбаатар хотын нэг сая гарын иргэн байдаг ч юм уу те тэр дотроос та ганцаархнаа энийг ингээд сэтгэдэг нь шүү дээ. Яагаад юм? Яг юунаас болоод ингэсэн? Гэхдээ одоо нөгөө бие мэдүүлэх хүн бэлчээрийн мэдвэл мал гэдэг юм лээ. Би өөрийнхөө хэмжээний жижигээ бол мэдж байгаа. Тийм үү? Мэдж байгаа. Тэг яг жижиг хэмжээтэйгээ адилхан жижиг юм барьж аваад одоо тэгээд тэрнийгээ цаана гараад одоо би яаж оруулах гэдэг юм тийм. Ядаж би явж татах гэдэг юм хүн. Тэгээ намайг бити яв татаач гэсэн чинь хэвдэж татах юм уу гэдэг. Тэгвэл үсрээ татах гэж хэлсэн. Юусэн ойлгохгүй. Маш их юм уу үсээд байгаа. За ингэж байдлаар бол ингэж ярьж бол хүнд ойлгуулж барахгүй юм байна. Одоо л баргал нөгөө акварк сүмбэгээд ингэж биччихэл одоо тэгэл шаардлага тавиал явъя. Өөр одоо тэгэл тэгжитэл нөгөө юунууд нь гайгүй хацууд нь цуглуулад өгвөл тэгэл тэднийг бас ингээл одоо манайх сургалтаа явуулаад байгаа шүү дээ. Ойлголоо. За та бол үнэхээр зоригтой тэмцэж байгаа юм байна. Зоригтой одоо өөрчлөлт гаргах гэж ингэсэн байна. Нэрөөс өөрчлөлтөө. Тэгэхээр үр дагаврыг нь та бол те бас тодорхой хэмжээгээр ойлгож байгаа юм уу? За биднэрт бол мэддэхгүй. За танаар одоо тухуурах ч юм уу те ингээд өнгөрөх ч юм уу. За зарим нэг нь одоо те за энэ хүн үнэхээр зөв зүйл хийх гэдэг юм ч юм уу те. Одоо олонний чи хоёр огч штэ. Нэг хэсэг таныг бол одоо те за энэ бол одоо мэдрэл мутаа юм байна. Тийм үү? Гэж нэг хүлээж ав. Нөгөө талаас нэг нь болохоор за энэ бол нэг зүйлийг үнэхээр харуулах гэдэг нэрээ хүртэл сольж тэмцэж одоо чадчихна гэдгийг бас харж байгаа нэг үнцэг гарч ирнэ. За ингээ хоёр тал болчихно шүү дээ. Богдаад. Тийм үү ер нь. За тэгээд та бол үнэхээр одоо яг нөгөө таныг өмөрж байгаа тал буюу те. За нэрээ хүртэл сольж одоо өөрсөлт одоо маш их золиосууд гаргаж штэ. Таны одоо үр хүүхэд аачцээ энэ бүгдэд явах овг нэрийг хүртэл та ингээд өөрчлөлөө гэдэг чинь маш том одоо
юу гэх юм бэ? Ийм юм болсон. Зориг гаргацсан байна тий. Нэг ийм юм болсон. Тэр бас нөлөөсөн байж магадгүй. Юу? Би Гуанжод нэг үзэсгэлэнт явж байгаахгүй энийхээ материал зэтрийг хараад За. тэгсэн чинь нэг гадаа нэг заавал тамхилт юм уу байжсэн чинь хин нэг Иран 2-500 шээ нэг Танзан нэг буурал өстэй Африк нэг 2 Иран болохоор бүр юм мистер дордог юм. Танзан ах намайг нэг цуг явамаа гэдээ асуухгүй. Гөөгүй би Монголоос ирсэн гэсэн чинь хөө эзэн Чингис хааны нутгаас ирсэн юм уу? Эзэн Чингис хаан чинь 140 жил энэ одоо халаг дэлхийг одоо ямар ч дай байдаггүй инх томхотой сайхан амарч ууж байлгасан, гоё байлгасан гэдэг. Монголын парадайс гэлээ юу гэлээ тийм гоё юм байсан юм аа. Тэгээд одоо тэгээд дараагийнхаа Чингисэнд төрснөө гэж надаас асуугаад. Би одоо тэгээд одоо нутгаас л ирсэн одоо тэгээд хамаатан юу мөч биш болохоор одоо тэгээд ийм онцгой юм хэрэг чаддаг бах уу. Тэг түгдэг миний хэлээ авах гэсэн муу юм шиг. Гол нь дараах нь юу болсон гэхээр нөгөө чи ингээл ярьж байгаа л тэгэл нэг мэтгэл тамхинд дууссан гэдэг тийш тийш ингэ ясчихж байгаа байхгүй. Тэгсэн би болохоор нөгөө эндээс ундааныхаа сав гаргаж ирээд нөгөө сүлжмэлтэй тэрэндээ ингэ ишээсэн чи тэрийг харин тэд нэр цочоод харцсан байгаа байхгүй. Тэнгүүтээ бүхэлдээд ирсэн. Яа ч өгсөн нөгөө чинь өөр нисэлсэн газраас ингэ түүж байна. За. Бүр настай 60 мартай нэг ах байсан гэдэг. Тэгсэн чи нөгөө чинь түүсэн миний юунд дэр ингэж нэг мөргөө тэгээд нөгөө савраа гэж хийж байгаа байхгүй. Би саваа барьсан. Тэгээд за баяртай гэж явсан. Тэгээд тэрэн дээр юу яасан. Тэгээд хүмүүс хүүхдүүд ярьж хахад одоо тэгээд харьчаад сонь сайхан юу байна гэхээр за Гуанжо орсон ч яг одоо хожоо юу хятад бараа таварч гоё л гол нь одоо эзэн Чингис хааны нутгаас нэг хүнтэй таарлаа. Тэр хүн биш тамхины ишээ хүртэл хямгаж байна. Тэр энэ хаста агуу соёл байл гэсэн юм. Жохон хэмжээгээр бас эх орныхоо нэрийг их хааныхаа нэрийг нэг жохон гэсэн авах. Болов гэдэг нэг тийм даанч тэмтнээ наано байсан бол өстой гоё контент болох байсан шүү дээ. Тэгээд чадаагүй л дээ. Гэхдээ ямарсан тэндээс нэг мэдрэмж авсан. Тэгээд тэр бол тэгэл орхигч чадчихад надлингийн юм шүү дээ. Тэгсэн мөртлөө л ингэ цаана яваад байдаг юм шиг байна. Тийм. Аккур гэсэн бэ одоо тантай холбогдож энийг авах тий. Тэгээд дээрээс нь саяны нөгөө нэг юм оролтуудыг авах байх ш тий. Хэрв авахыг хүсэх юм бол манай яг энэ харагдаж байгаа энэ утасны дугаар руу залгаад одоо Путин гагнуурыг 1 м утастай тэгээ 10 ширхэг толгойтой авах боломжтой байна. За эндээс олсон орлогоороо тодорхой хэмжээний өөрийгөө санхүүжүүлдэг тэр аккурктай тэмцэх зүйлээ хийж яваа ийм нэг мундаг хүнтэй одоо өнөөдрийн манай хүнтэй одоо хүрлээ. Тэгээд үзэгчд маань бас нэгийг бодож хоёрыг тунгаан үз тэгээд аль болох те авах гэхийг ухаанаар хандаж зөв талаас нь хүнийг харж дэмжих талаас нь ингээд боддог. Бид нар нийгэмдээ сайн сайхан зүйл дэлгэрүүлэхийн төлөө явж байгаа. Тийм болохоор сайн сайхан зүйлийг бас энэ хүн маань түүчээлээд нэр усаа хүртэл солилцсон байна. Тэгээд цаашдаа аккурк хайх гэж байгаа юм бол манай аккурк гэсэн байх ханаас гарч ирээд бичлэг хийж магадгүй. Тийм болохоор аккурка заавал зориултын газар нь хийгээрэй. Тэгээд ундааны савн дотор бас хийж хадгалаарай. Машин дотор үнсний сав байхгүй бол бас ундааны сав дотор хийгээ хадгалж явж хагаад нэг хувийн савндаас бөөгнөж хайж болох юм тийм үү? Би тэгж харж байна. Хогийн савнд биш нэг нэгэндээ хүнд өгчөд нөгөөдгөө бөөгнөсөн хүн яах вэ? Бас шагнал оруулах боломжтой. Би за ямар шагнал урамшуулалтай. Гэхдээ бэлэг бэлгэндээ бэлэн мөнгө гэдгээр л за тухайн уралдаанд оролцоод за өнөөдөр 300 сая төгрөгийн ялагч болох бас боломж байгаа аахгүй. Тийм үү? Зөв үү? Тийм. Явандаа тэр аймагтан зохио гэсэн хүсэлтэй байгаа. Аймаг болгонд бас хариу зөвхөн гараад ирвэл тэгэл. Одоо яг ойрхон нэг 10 хоногийн дотор энийг зохион байгуулад энд бас ингээд манай контентыг үзэж байгаа хүмүүс оролцох боломжтой. Боломжтой, бүрэн боломжтой шүү. За юм байна үзэгчтэй. Манай аккурк гэсэн бай маань нэг уралдаан зарлж байгаа юм байна. За энэ ямар уралдаан бэ гэх юм бол тамхины аккуркийг одоо 5 литрийн усны савж юм өөрт байж болох те савнуудаа хийчих тийм үү. Тэгэхдээ нэгтгээд нэг том 5 литрийн сав ингээд дүүрх нь байна. Өөр ямар нэгэн чулуун бол өөр зүйл орлоо зөвхөн аккурк тийм үү. Аккурк хийгээд ингээд энэ тэндгүү хаасаагүй байгаа те хогийн савнаас нь авчиж болж чинь эсвэл бол янз бүрийн цэгүүдээс нь цуглуулж болж чинь. За зарим хүмүүс одоо годамж талбайгаар ч юм уу явж байхдаа цуглуулж болж штэ. Тэгээд хідэн сав одоо хамгийн их одоо олон савыг цуглуулсан нь 300 сая төгрөгийн ялагч болох нь байна тийм үү? 25-ны өдрийн 12 цагт одоо шалгаруулъя. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдээс бас тухайн үед авахыг сонирхох юм бол ирээд авах боломжтой юм байна. Удаандаа амжилттай оролцоороо Улаанбаатар хот маань одоо цэвэр цэмцгэр дээрээс нь бас ямар ч аккуркгүй байхын төлөө аккурк сүм бай тэмцэж байгаа юм байна. За тэгээд манай контентэнд оролцсонд баярлалаа сүм бай. За баярлалаа. За тэгээд хоёулаа энэхүү контентаараа энэхүү уралдаанаараа бас нийгэмд нэг тодорхой хэмжээнд нэг хэсэг цаг хугацаанд ч гэсэн нэг юм аккуркны те хаягдлыг жоохон багасгалтай хийх. Ядаж нэг 5-10 хүн оролцох байлгүй те. Энд гэхдээ 300 сая төгрөг гэдэг нь маш боломжийг хинч баг оролцохгүй байгаа юм тийм үү ер нь?
Таны зарлаас хойш ер нь орон нутгаас оролцъё гэж байгаа. Орон нутгийнхан бол их оролцох магадлал. За Улаанбаатар хотод яг оролцоод ийм тэмцээн болсон юм байгаа юу? Одоогоор шалгаруулсан. Тэмцээнэр бол байхгүй. За тэгвэл одоо яг боломж байна. Та яг ийм нэвтрүүлгийг үзэж байгаа бол та хамгийн багадаа тэр ядаж 3-ыг 3-5 литрээс хав хийчихэд бас түрүүлэх магадлалтай болчихно шүү дээ, тий. За ингээд хамгийн их акварк цуглуулсан хүнд одоо 300 мянганы шагнал өгөх нь шүү. За тэгээд өнөөдөр манай контентэд акварк сүмбэ оролцсон байна. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Намайг битгий ингэж хамаагүй болоорой. Та бол бүр илүү зориг. Та нодлон шиг ингэж байхгүй бол гэдэг бол танд бас том юу болсон ба. Би пэйж алдчихад гэхдээ үнэхээр сэтгэл санаа харуулсан шүү. Тэгээд би жил 6 сар нөгөө нэг юм жоохон ингэж араас нь хөөцөлтөөд тэгээ явж ирсэн. Тэгээд нэгэнт нөгөө нэг алдагдсан зүйлийг эргүүлж олж авахгүй. Тэгээд тэр нь нөгөө нэг олдохгүй байгаа тахтан цаг хугацаа алдаа явуулсан юм байна л да. Хүн яг нөгөө нэг за үнэхээр чамаас салаад хацж байгаа те амьд организмч бай те энэ сэтгэл зүйн асуудалч бай. Ингээд явсан л бол хайчхал хэрэгтэй юм байна. Тэгээд ахаа шинээр эхэлж чадвал ядаж өөрөө өөртөө сэтгэл амарч юм уу те. Тэгээд би за үнэхээр бойлоо те бас тэмцэн хөөцөлтөн заргалдан гэхэд одоо арай хэтэрлээ. Тэгээ нөгөө фэйсбүүк чи гой хүлээж авна л да. Нөгөө нэг ингээд байнгын ингээд за бид нар энэ тал дээр ажиллаж байгаа, судалж байгаа. Яг нөгөө хиймэл аяг хашаа тий. Чат GPT шиг л ерөөсөө бид нар дандаа тий одоо нөгөө нэг юм олон ингээд дистралтай хүмүүсийн ингээд яг ингээд юугаар явж байгаа шүү. Таныхаа ингээд одоо дистралын хүлээл гэж аваад шалгагднаа гэж ингээд байгалаа шийдэгдэхгүй. Тэгээ жил 6 сар гэдэг бол тий манай Монгол улсын одоо хүн суртлаас давчсан хүн суртал байсан болохоор тэгээд Facebook үнэхээр амар юм байна гэдэг. Хаана тийм цааны газар ажиллаж ирсэн та? Канадад. Уулдах юм байна. Тийм Мишельтэй нэг юм заасан багстай. Хоолны хятад хоолны газар ажиллаж ирсэн. Мишель Франц найз, хятад найз. Мишелийн хаа? Мишелийн голтой энэ осоор дээр бэйси урд. А тийм шүү дээ. Тийм. Манай. Тэр би бүр хоол идчихсэн шүү дээ. Тэндээс харин тэр чинь харагдал авгаа. Хуучин нөгөө нэг яг юм нэг загастай тойрогтой. Одоо тэр нь байдаг юм уу? Байхгүй. Тэгээ манай гараал. Тэгээ тэр чинь миний мэдхийн Мишель дээрх одоо хамгийн гайгүй дажгүй хоолтой газар биш. Тэр одоо лавга мавга энэ хошин шогийн нүдэн одноо мод бүгд ирдэг. Сайд мэдэрч ирдэг л хэвээр дараа. Тэгээ ягаад цааны газрын салбараас болчихсон? Турист дийлхэ байлт юм байли. 5 6 сая 7 сая болоод авч гарч. Нөгөө ажилч чинь бас нийгэм халамжаасан байр сав байлаа гэж юм. Тэр түрүүсийг дандаа тэгж хоолж авч чадсан. Хавгаал болж тэгж 10 20 сая юм яаж төлөх юм бэ? Тэгэл заавал. Тэгэл хүний аюу бас эрчим дуустдаг юм шиг үлээ. Сонирхолж дуустдаг юм шиг. Тэр үедээ бол цааны газар ажлуудаа тодорхой хэмжээний ашиг орлоготой байгаад дажгүй байсан. Хурааж мурааж чадаагүй. Тийм үү. Дагаад нөгөө турист нөхөд. Одоо явж махны энэ турист өсөлтөд сүрсэд байнга өсөж байгаа юм. Би бас нэг тэгээ асуудаг байхгүй. Жохон мохоо. Байнга өсөж. Тэр нэг хийж хэлэхгүй. Энэ болохгүй тийм. Энэ нөгөө нэг би бол тэгж гоолтоос нэг залуу надтай холбогдоод байгаа. За. Тэгээд эх 7 хоногт байна уу ингээд над дээр ингээд ирээд тэгээ өөрөө болохоор яг change нэрт одоо махаа өгдөг юм байна л да. За. Тэгээд change нэрт махаа өгөхөөр 18 мянгаар өгдөг гинэ. За. Үхрийн махаа. Тэгээ одоо би change нэрт ингэж өгөөд тэгээ бид нар бол малчтын зах гэдэг хизээ зогсохгүй зогсох тэ боломжч байхгүй. Тэгээд тэнд угаасаа үнэтэй зардаг. Бусад хүмүүсний хямдхан заруулдаг юм гинэ. Үнэн галаа магаалаа гэдэг гинэ. Тэгээ надтай холбогдоод за 24,000 төгрөгөөр мах заруул Улаанбаатар хотод яах вэ? Гэхдээ яг надад бол наачаста ямар гоё юм гэж. Та надад зогсох газар гаргаад өгч чадахгүй гэнэ. Гэхдээ тийгэл би тэгвэл энэ худалдааны төвөл дотроо нэг давхурт нь чамд нэг өдөр те 1-2 хоног ч юм уу чи маха зарж дуустал чинь би чамд талбай гаргаад өгье. Чи өөрөө ширэг авчиж тавьчих. Чи харин хүмүүс өрөөлөөр авнаа, бүтнээр авнаа гэхгүйгээр чи нэг хэлээр нь авах хүртэл ингээ бүгдийг гэлгуурлаад жижиглээд өгч чадах юм гэсэн чи чадна гэж байна. Болж штт. Тэгэхээр 24,000 төгрөгөөр нэг хэл махыг тэр хүн зарж болно гэж байгаа. А би нөгөө нэг бус газар шиг нэг үхэр заруул 50,000 ч юм уу тэхгүй. За. Би ямар ч түрээс авахгүй. За зүгээр л тэр хүн манай дээр ирээд энэ хавийн нэг ард түмэнд нэг жоохон буян болоод байгаа л та. 24,000-аараа тий. Тэгэл ингээл нэгээ дэмжсэнд гоё юм хийж. Хин болох юм уу гэж. Бүгд та ярьж харин худалдаа авалт хийгээрэй л гэж байгаа.
Мэдээж тийм тэр л. Тий. Би яг зүгээр нэг сошиал дээр тэр хүн одоо нэг те 5 6 хөр авчирдаг ч юм уу те нэг тоон гараа махтай ирнэ гэж байгаа байхгүй юу. Тэгээд дандаа ерөөсөө ясаар нь биш дандаа цулаар нь ярина гэж байгаа. Нэг хил одоо те цул махыг 24,000 төгрөг гэж байгаа байхгүй. Тэр энэ бол гоё те. Тэгээд Улаанбаатар хотынхан маань бас яг намайг үздэг одоо дагагч нар маань боломж гарч ирнэ. Тэгээд одоо нэг хилийн савлгаагаар нэг одоо тоон мах гэдэг чинь 1000 хүн тийм үү. Нэг айл одоо нэг хил мах аваа гэхэд тэгтээ тэхгүй л ахал да. Зарим хүн 2 хил болох юм уу? Хаа. Сурал зарж болох юм. Одоо сул чөлөөтэй талбай байгаа дээр бол болно. Үнэхээр хүн орцсон байхад бол болно. Одоо энэ жишээ нь энэ 3 давхурт нэг жижиг талбай байна. Энэ дээр болно шүү дээ. Тэр хүүхдүүд мөхтүүд авчираа суулт бол нээлттэй шүү дээ. Хүн орох юм бол тэр бол би дараагийнхаа үндэ бас л энэ чинь нөгөө тог захилгаа явуулж юм. Төлж. Ийм юм байгаа. Тий. Шаач түүлэг суурай газар юу яана гэж. За тэгээ хоёулагийн өнөөдрийн ярилцлага гоё болсон баха. Тэгээд хүмүүст бас таалагдсан. Хизээ тавьдаг бол. Харин одоо би бодоол байна. Өнөөдөр чадвал сайн сууя. Гэтэ чи их суудаг штэ бас монтаж. Тийм. Тэр ч мэдлэг байх. Би өөрөө ч гэсэн жоохоо суух гэж байна. Нороо штэ. Салиас гэдэг шиг. Би чи ингээд яг нэг бичлэгийн хөвлөдөө суухаар ингээд бүр 24 цэмэр гарахгүй нам суу штэ. Бөөх тийм. Яг ингээд юм том гоё бичлэгүүд дээр бол одоо нөгөө хоошоо улаанчуудын тийм тэр нөгөө би өөрөө явдаг контент чинь бол тэр бүхэл бүтэн өдрийн бичлэг байгаа байхгүй. Тэр чинь ингээд өглөөнөөс ахуулаад орой харахгүй шөнө хүртэл явж байгаа. Шөнийн 3 хүртэл явж байгаа байхгүй. Тэг би яг шөнийн 3 хүртэл явсан. Тэр үеийнхаа бичлэгийг гүйлгэхгүйгээр ахаад яриагаа сонсоод ахаад нэг өдөр суу штэ. Тийм. Тэгэхээр л эн чинь те маш их нөгөө ажил ордог байхгүй. Тэгээ одоогийн байдлаар нөгөө нэвлүүлэгч монтаж эднэр чинь байхгүй. Яг өөрөөрөө байгаа болохоор сурвалжчаач хийчихэж чинь, контентоо хийчихэж чинь, зурлаачаач хийчихэж чинь, эвлүүлэгчээ чинь нөгөө хамилаа шиг. Тэр олон салгын одоо хин өмнө. Одоо дагагч нарын тоол өгж байгаа баг. Тий. Арслан YouTube танах яаж юм? YouTube нэг 30 хэдэн мянгатай л байгаа.